Арай мэнд үзэгчтэй Монголын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийн анхны дугаар эхэлж байна. Бид энэ удаад Монголын хөл бөмбөгийн холбоог хөмөрсөн түүхийг дэлхийн үзүүлэх юм. My Games Fair Play буюу шудраг тоглолын шудраг өрсөлдөх энэ байгууллагын удирдлагууд бүхэл бүтэн 15 жилийн турш энэ байгууллагыг ноёрхохдоо хэр шудраг байж чадсан эсхийг нь та бүхэнд бид үзүүлэх юм. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу FIFA бидний сайн мэдэх энэхүү байгууллага Монгол улсад нийтдээ гол төслийн журмаар 5 удаа хөрөнгө оруулалт хийсэн байх юм. Ойролцоогоор 3 тэрбум 850 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт энэ байгууллага зөвхөн гол төслийн хүрээнд орж ирсэн байх юм. Энэ бол олон улсын хөл бөмбөгийн холбооны албан ёсны сайт FIFA.com. Монгол улстай 1997 оноос хойш хамтарч ажиллаж байгаа талаарх мэдээлэлтэй Монголын хөл бөмбөгийн холбоонд өгсөн мөнгөний хэмжээ, зориултын он сар, цаг өдөртөө нь бичсэн байгаа юм. Манай улсад FIFA-гаас хэрэгжүүлж байгаа гол төсөл нь гол төсөл. Харамсалтай нь гол төсөл хөл бөмбөгийн талбайд биш сүүлийн 10 хэдэн жил хөл бөмбөгийн холбооны нарийн бичгээс ерөнхийлөгч хүртэл хийж яваа ган болдгийн хэрхмийн хэтвчэнд хэрэгжсээр байна. Гол төслийн эхний хөрөнгө оруулалт $450 мянган, 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монголын хөл бөмбөгийн холбооны удирдлагуудад атгуулсан байдаг юм. Энэ мөнгөөр дэлхийн стандартад нийцсэн шаардлага хангасан хиймэл зүлэгтэй сайхан том талбайтай болоорой гэж өгсөн. Энэ цаг мөчөөс хойш буюу 2001 оноос хойш өнөөдөр хүртэл нийтдээ 12 жил өнгөрчөөд байна. Тухайн үед Монголын хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга байсан Гамболд ирэх юм. Спорт сонирхогчдын 5 цаграх сонинд энэ талаараа тун гэгээлгээр ярьсан байдаг юм. 5 цаграх сонины 2001 оны 9-р сарын 26-ны өдрийн 324-р дугаарт өгсөн ярилцлагадаа бидэнд 40 мянган хүний судалтай цэнгэлдэх хүрээлэн барьж өгнө. Нээлтийн үйл ажиллагаанд Пеле, Марадона, Платини, Круйф нар ирж оролцсон. Англиас $3 мянган цалинтай 2 дасгалжуулагч ирэх гэж байгаа. Бүх зардлыг олон улсын хөл бөмбөгийн холбооноос хариуцна гэж хэлсэн байдгийн. Өнөөх 40 мянган хүний судалтай цэнгэлдэх хүрээлэн баригдаагүй. Харин 4 мянган хүний судалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар барилгын ажил явагдаж байгаа юм. Гол төслийн 2 дахь хөрөнгө оруулалт 2004 оны 9-р сарын 22-ны өдөр хийгдсэн. Монголын хөл бөмбөгийн холбооны дансанд FIFA-гаас нийтдээ $400 мянган шилжүүлсэн байх юм. Гол төслийн 3 дахь санхүүжилт 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн байх юм. Монгол орны эрсдэс уур амьсгалыг тооцсон үзээд жилийн дөрвөн улирал бэлтгэл сургуультаа базаах боломжгүй учраас битүү орчин буюу хүд заалын ордныг барьж өгсөн байх юм. Нийтдээ 5 мянган хүний судалтай ордон бариараа гэд гол төслөөс $1 сая хөрөнгө оруулалт хийжээ. Төсөл батлагдсан хугацаа нь 2007. Бодит байдал дээр шинээр барьсан футзалны ордон 2011 онд ашиглалтанд орсон. Хөрөнгө мөнгө нь бэлэн төслийг хэрэгжүүлэхэд 5 жил зарцуулж 5 мянган хүний суудлыг 1500 болтол таньжээ. Зориулалтандаа шууд явна гэж бол байхгүй шүү дээ. Энэ хөл бөмбөгийн холбооны байшин барилга ингээд хуучнаад бол сайхан болж байгаа. Тэгээ хийж байгаа нь биднэрт бол үнэхээр сэтгэл дундуур байгаа нь бол үнэн. Ерөөсөө юу үнэн тэр л үнэн байгаа шүү дээ. Жишээлх юм бол одоо 3 мянган хүний судалтай гэж юм барьсан бол тэр бол цаанаас очичвол одоо мөнгө нэхэхтэй айгүй бол 15 мянган хүний судалтай л гэж нэгсэн байгаа. Харин 4 дахь төслийг 2009 оны 12 дугаар сарын 1-нд, 5 дахьыг нь 2011 оны 10 дугаар сарын 18-нд баталсан байдаг. Сүүлийн 2 төслийн зориулт нь хоёул өмнөх төслийг дуусгах. Мөн л үзэгчдийн суудал, тамирчдын байрлах байр, уулзалтын өрөөнүүд болон футзалын ордон барьж хөл бөмбөгийн боловсрол олгох сургалт зохион байгуулах гэж зорилгыг нь тодорхойлжээ. Зөвхөн гол төслийн 5 удаа
Монголын хөл бөмбөгийн шигшээгийн тамирчид олон улсын давцанд төрийн талбайгаа мандуулах бүрэн боломжтой. Тэр ч үүднээсээ хөл бөмбөг хөгжих хэдий ч мөнгө төгрөг санхүүгийн талдаар гацаанд ордог улс орнуудад гол төслийг хэрэгжүүлдэг уламжлалтай. За хэрэгжих боломжгүй гэж тооцоолвол хэдэн зуун саяар нь хөрөнгө оруулалт хийдэггүй юм. За Монгол улсад хөл бөмбөг хөгжих бүрэн боломжтой гэдгийг тал талаасаа хэлж төлөвлөсөн байна. За үүнийг нь Монголын багийн багш тасгалжуулагчид дуу нэгтээ баталж байгаа юм. Ер нь альва спортод амжилт гаргахыг үйл ахуй хангалт юм. Тэр чир чанараараа нөлөөлдөг байх л да. Хэрвээ талбайг нь гаргаж өгөө бөмбөг энэний сайхан бэлдээд өгч юм хүүхдүүд бол ур чадвар нь улам л өсөх бах. Багш нарын журамтай сайхан ажиллах гэж боддог. Сая бол Английн өвөл залын сургалт дээр Английн дасгалжуулагч ирээд тэр октоодын багийг Монголд бол хөгжих магадaltaй гэж тоглолт үзсэн, октоодыг харсан. Ер нь хүүгүүдээсээ илүү тэр тусмаа фут заалны энэ Монголд октын баг хөгжүүлэх бол бүрэн бололцоотой. Ямар нэгэн юмны тайлан гэж хиндэ тавих юм. Монголын татвараас мөнгө авсан юм уу? Татвар төлөгчдийн мөнгийг авсан юм уу? Монголын шүүх дуудаж авчираад юу асууж чадах юм тэр улсуудыг? Ерөөсөө тэнд чинь ерөөсөө нэг вант улсал бол одоо байж байгаа юм чинь. Тим местэн дээр очно гэдэг бол хөл бөмбөгийн бурхан тэнгэрийн хишиг байх гэж бодож байгаа. Тэр мөнгө тэгж орж ирдэг үнэн бол шишээ багтаа тайлбарлах хэрэгтэй. Хотлоо бол тэрийг компаниуд тайлбарлах хэрэгтэй. Хөл бөмбөгийн холбоо бол одоо гишүүн орнуудаа жилд $250 мянган гэдэг гэсэн одоо угаасаа юу байгаа шүү дээ. Тэр бол угаасаа батлагдсан бүр. Тэр угаасаа олон улсын хөл бөмбөгийн холбоочдыг хүлээн зөвшөөрдөг. Тэгээ яг тэр орж ирж байгаа $250 мянган нь одоо ямар шугамаар орж ирдгийг нь бол мэдэхгүй байгаа тийм. А зөвхөн энэнгээр тэр мөнгөөр энэ байшин барилга энэ талбай баригдсан уу юу? Эсвэл энэ ахаад өөр төсөл одоо өөр мөнгөөр энэ баригдсан уу гэдгийг бол одоо бас дахиад гол төслүүд гэдэл одоо 2 3 том төслүүд яваад байгаа шүү дээ. А тэрнээс гадна $250 мянган гэдэг тэр нэг мөнгөний одоо бүгдийнтэй байнгын явагдаж байгаа тийм. Одоо энэ байгаа энэ удирдлагуудтай холбоотойгоор. Тэгэхээр яг бодлогынхоо хувьд нэлээд сайн зөв зохион байгуулсан бол одоо юу гэдэг тийм энэс хөгжил арай нэг юу гэдэг тийм 5 жилийн дараа ч юм уу 5 жилээр арай төрүүлээд хөгжсөн байх ёстой байсан болов. FIFA-гаас манад орж ирж байгаа нэг мөнгө гэдэг байж тээ. Тэрнийхээ тайлан гэж юм уу яг жоохон юунд зарцуулснаа хэлэх болно. Би тайлангаа тавьчихсан шүү дээ би нөгөө. Хаанаас орж үзэж болох вэ? Ханаас зарим нэг зүйл дээр бид нэр зогсож байгаад мэдээлэл авмаар байна. Та яагаад мэдээлэл өгөхгүй гэдэг юм? Өгнө шүү дээ мэдээд өгнө л гоо за. Хизээ яаж өгөх юм бэ? Маргааш өрөөд өгөх үү? Би одоо гадаад хэрэг юм аа. За. Та тэр FIFA-гаас орж ирсэн мөнгүүдийг юунд зарцуулсан гэдгийг бид нар яаж мэдэх боломжтой? Маргааш ирээд авчихаа за. Танаа хурал бас сүүлийн хэдэн жил яагаад болоогүй юм? Юу хурал яриад байна минийхөө? Ерөнхийлөгч асуу. Наадах шишэл инээдтэй асуудал. Инээдтэй асуудал байна. Тий. За. Хэдий төрийн бас байгууллага хэдий ч гэсэн олон улсад Монгол улсын нэр хүндийг нь яригдж байгаа асуудал та нар тайлангаа тавих юм боломж байдаг юм уу? Хаач тэр олон улсын бодлогоос орж иж байгаа хөрөнгө хаашаа орж байгаа юм бэ? Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Гамболд за бидэнд тайлбар хэлэхдээ маргааш мэдээлэл аваараа би одоо завгүй байна гэсэн. За бид маргааш нь ирсэн. За яг одоо Улаанбаатар хотод бол 16 цаг болж байгаа. За бид өөрийнх нь гар утас руу болоод 90-10 дугаарлан залгалаа. Өрөөнийх нь утас руу болоод за түүний нарийн бичгийн дугаарлуу залгасан. За харамсалтай нэгэн ч хинэн ч утсаа авсангүй. За ингээд бид Монголын хөл бөмбөгийн холбооны байран дээр ирсэн. За тэрээр ажил дээр алга байна. За харин гүйцэтгэх захирлын мэдэгдэж байгаагаар
холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Тератр гэдэг хүн та бүхэнд одоо мэдээлэл өгнө. За өөр мэдээлэл өгөх эрх бүхий хүн манад байхгүй гэдэг юм тайлбар хэлсэн. За энэ холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Тератрын хувьд би ажлаа өгөөд удаж байгаа учраас холбоотой асуудалтайгаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбар өгч байна. Өөрөөр хэлбэл Монголын хөл бөмбөгийн холбоо гадаадын улс орнуудаас хэрхэн одоо дэмжих тусалцаа хөрөнгө оруулалтыг авч байгаа талаараа өөрөөр хэлбэл санхүүгийн холбогдлолтой ямар ч мэдээллийг өгөхгүй байгаа юм а. Надаас ч одоо холбоо бүр 4-5 жил болчиход шүү дээ. Юу болоод байгаа яаж болоод мэдчихэж байгаа юм хэрэг алга. Одоо мэдхгүй шээ. Энэ нэг байсан хүмүүс нь мэдчихэж байна. Хамт хүмүүс. Яваад ч та байх уу? Аваад очиад хүрээд ирсэн гэсэн би яриачлаа өгөхгүйгүй л өгөхгүй. Это нар 1000 гэрэл зэрэг байхгүй шүү дээ. Зүүн Азийн хөл бөмбөгийн холбооныхан бас нэг ингэсэн юм биш үү? За бүгдээрээ нэг ийм албан тушаалтан сонгох гээд байна. Энэ албан тушаалтны төлөө нэг цул болж орё гэдэгт нь манай хөл бөмбөгийн холбооны эрх мэдэлтнүүд тэрнээс урваад өөр талд конопт артсан. Тэгэнгүүт та нарыг зөндөө олон жил бид нар чирлээ те. Одоо хар ухаанда тэгдэг үстэй би ч гэсэн хүнд уурлал тэгж чи ингэсэн эцэд ингэж гай болох байсан бол тэгвэл чамайг бид нар яах гэж ингэсэн бол тэгвэл чамайг бид нар 10 хэдэн жил тэр 3-4 жил эрхий чи хаслаа шүүгээд ийм л юм болцсон. Хар ухаандаа бол яаж ч утсан зүүн Азийн ойрхон орнуудтайгаа харилцаа холбоотой байгаад тэмцээн уралдаан идэвхжүүлээд Монголын шигшээ баг олон тоол тэмцээн уралдаанд орж ивэл чадвар нь агц гарна гэдэг нь ойлгомжтой тийм ээ. Хэдийгээр манай Дорд Сүрэн баг Сандаг Дорж багш хоёр маань 3 сар бэлтгэл хийгээд бид нар ч гэсэн тодорхой хэмжээний ажлаа золиослоод 3 сарын чөлөө аваад 3 сар бэлтгэл хийгээд тэмцээнд очиод оролцоход эхний тоглолтод оролцоход л ерөөсөө бүх шигшээ багийн бүрэлдэхүүнийг өөрчлөөл одоо мэдээж 3 сар бэлтгэл суусч одоо хин хаан тоглох гэдгийг бас мэдсэн одоо тогтцсон ойлголттой байсан боловч шууд өмүүлээл 2 дугаар алгачийг толбойд оруулаад 11-0-оор хожигдуулсан л да мэдээж яриг. Тэрнээс өмнө орж ирээд бол Узбекистанд одоо хожигдох хэрэгтэй байна. Яг тэгэхээр Узбекистан, Кувейт хоёрт нь хоорондоо тэнцсэн учраас аль нэг нь илүү гол оруулсан нэгээр гарах учраас цаашаага ахиц боломжтой байсан учраас 11-0-оос илүү тоогоор хожигдох тийм санал тавьсан байгаа юм бол өөрөө орж ирээ. Бид нар тэрийг эсэргүүцсэн. Тэгээ сүүлд ярилцаад ер нь бол бид нар өөрсдөө тоглолтоороо тоглоно гэдээ гам болд жоохон ууртаа гарсан тэр үедээ.
Тэгээ бид нар ч гэсэн холдоороо тоглоно гэдэг бүрэлдэхүүнээ ч гэсэн ерөнхийдөө хоёр тасалжуул та хоёр одоо 3 сар бэлдсэн учраас яг яаж тоглох хүсэлтэй байсан тэрүүгээрээ тоглоулаа гэсэн. Тэгээд яг тийм хүсэлтэй байсан чинь яг хувцас солиод би алаалтанд гарах гэж байхад дээрээс нөгөө бүрэлдэхүүнийг зарлж ирдэг шүүгчний бүрэлдэхүүн орж ирээ шал өөр бүрэлдэхүүн гаргаад хамгийн харамсдаг юм би одоо хизээч шигшээ багт ингээд тоглож байхдаа хизээч өөрийн гэсэн одоо яг бэлдчихсэн бүрэлдэхүүнээрээ тоглож чадаагүй лээд юм дандаа ингэж орж тэмцээнээр орж ирж тэрийг суулга энийг орлуул гэсэн байдлаар хандаж өмөлдөг. Тэгээ энэ одоо энэ их онцгой байдаг. Тэгэл одоо энэ хандлага нь одоо юу гэсэн учиртай би бас ойлгохгүй. Монголын хөл бөмбөгийн Шигшээ авгийн тамирчид гол орууллаа, ялгалт байгууллаа гэсэн сайхан мэдээг бид дуулахыг хүсэж байна. Тийм ч учраас дэлхийн хөл бөмбөгийн холбооноос бидэнд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байх юм. Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хамаан хэлэхдээ бид Монгол улсад жилдээ нэг удаа 250 мянган долларын хөрөнгө оруулалт хийдэг. Учир нь Монгол улсад хөл бөмбөг хөгжих бүрэн боломжтой гэж тайлбарласан байх юм. Монголын нэрийг дэлхийд барьж мөнгийг нь авчгаад зориултын дагуу зарцуулахгүй байгаа. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Гамболд болоод түүний нөхөд олонний хэлдгээр хэдэн 100 сая төгрөгийг эзэн нь тогтооход бэрх байна. Нүнийг одоо тэгэл яах ёстой юм мэдгүй. Энэ дэр бол ёстой тэгвэл ёстой бүгдээрээ хэлэлцүүл гэдэг шиг тэгэл ёстой бараг ард түмнэрээ хэлэлцэж. Ерөөсөө ганц дүн тавих юм одоо тэгэл хизээ сонгуул нь болдгийн тэр сонгуул дээр нь бүх сэтгүүлчнэр бүх юунууд явж ороод тайлан майлангийн тавиулаад ингээл тэгэл болиулмаар л юм байгаа. Одоо сонгуулаар л болно өгөхөөс биш ямар жагсаал хийгээ болох юм биш, буу шийдэн барьж ороод болох юм биш. Тэгэхээр тэр талан байхгүй тамирчид өнөөдөр тэр амьдрал хүн амьдарч байгаа учраас тэр амьдралын төлөө ажил хийж л таараа. Тэгээ чөлөө цагаараа ингэж байгаа. Хэрэв өнөөдөр зоригтойгоо хөгжлөгээд Монголын хөл бөмбөгийн төлөө хөрөнгө оруулах гэсэн маш олон компаниуд юмнууд байгаа. Даа тэд нар маань оруулж чадахгүй байгаа шалтгаан нь хөл бөмбөгийн холбооч өөрөө зөвхөн өөр асуудал яриад байгаа байхгүй юу? Хөл бөмбөгийн Шигшээгийн тамирчин нэр хүндийн асуудал яриад байгаа. Нэр хүндээр хүн хоол олж амьдралаа зохиохгүй шүү дээ. Мань митинг одоо улсууд нь бол сэтгэлээр явбал чадан ядан. Би бол өөрийгөө мондог гэж хэлэхгүй. Айлхаар хөл бөмбөгт нэг жоохон ч гэсэн станаг хонхны толооны эртэж их нэг нэмэр оруулж энэ хүүхдүүдийг ч гэсэн нэг чөлөө цагийн сайхан өнгөрөөч. Өөрөө товтоо очоод амжилт гаргаацаа гэж ингэж бодож л оруулж байгаа. Тэгээд нөгөө түрүү би нөгөө ярьдаг ерөөсөө дэлхийн одоо аваргын урдлан тоглолт мөрөөдөлчтэй тийм ээ. Монголын Шигшээг дэлхийн аваргын урдлан тоглолтны урдлан тоглолтод ороод тэгээ хожих юм бол урдлан одоо дэлхийн аваргад орно тэрний урдлан тоглолт гэж энэ одоо байхад энэ мөрөөдлийг л биелүүлэхийн төлөө би энэ хөл бөмбөгийн холбооны чинь үйл ажиллагаанд оролцож идэвхтэй одоо танд оролцож байна. Бүгдээрээ л хэлж ярьдаг юм тийм ээ. Бүгдэд нээлттэй л байдаг. Харамсалтай нь хөгжихгүй байна. Үзэгчээ татахын тулд амралтын өдрөөр тамирчдынхаа бас орчин нөхцөлийг хангасан нөхцөлд тоглоулдаг. Энэ бол наад захын жишээ. Гэтэл өнөөдөр манайд ямар байна гэхээр ажлын өдрүүдээр яг ийм халуун наранд тэр хэдэн хоббиндөө хөтлөгдсөн хөл бөмбөгийн хорхойтой гэхдээ авьяастай тэр залуучуудыг одоо үрж гамжаагаал сэтгэл эмзэглэж явдаг юм аа. Ийм нөхцөлд өдрийн 1-2 цагт өглөө 10 цагаас ажил төрөлтэй хүн хөл бөмбөг үзэж очдгүй. Амралтын өдрөөр гэрүүлээрээ найз нөхрөө найзыгаа дэмжих гэж ахыгаа дэмжих гэж энэ цагийг энэ нөхцөлийг нь бүрдүүлэх юм бол хөл бөмбөгийг үзэл эхэлнэ. жилийн дараа хөл бөмбөгөөрөө л хичээл гэж боддог. Манай Монголын тамирчид нөгөө юу дэлхийн юунд орох юм бол авар тарах юм бол тэнд нэг тоглож үзээл гэж боддог та. Тэгээд ер нь Монголынхаа нэрийг гаргасан сайн тамирчин л гэж боддог. Роналдо шиг үү? Месси шиг. Дэвид Бекхэм болохыг хүсдэг. Дэвид Бекхэм шиг үү? Цалин аваад баяжаал тэгэл гой гомшин унаал ээждэг гэж бодчих. Гой гомшин амьдрал.
Хамгааллын хөдөлмөр хэрэгтэй. Тийм хөдөлмөр хэрэгтэй. Тэгээд бүр хөл бөмбөгчин болыг шийдсэн. Шийдсэн. Хөдөлмөрийн спортоор 3 жил хичээлж байна. Ирээдүйд юу болох вэ? Хөдөлмөрчин, алдартай тэмэрчин болох гэсэн. 5 жилийн дараа дэлхийд танигдсан дэлхийн аварга орсон байх. Бүгд болохоор Роналдо шиг, Месси шиг тамирчин болно гэсэн мөрөөдөлтэй байх юм. Чиний хувьд ямар? Би бол ер нь бол нэг эмэгтэй хөдөлмөрчдөө сайн мэдэхгүй л те. Би бол өөрөө Месси шиг болъё гэж боддоо штэ. Эмэгтэй ч гэсэн үү? Эмэгтэй ч гэсэн. Монголын хөл бөмбөгийн хөгжлийг хөл бөмбөгийн холбооноос салгахгүй бол дээрх сурагчид мөрөөдөлтөө хүрч чадахгүй шигшээ баг нэр зүүлсэн залуусаас ялгагдах зүйлгүй болох нэ. Эхнэр дүү хамаатан садангуудаараа тойрон хүрээлүүлсэн Гамболдын гих айлаас хөл бөмбөгийн холбоог салгах цаг иржээ. Хөл бөмбөгийн холбооноос аврын нэвтрүүлэгтээ хамт байсан баярлалаа.